GCR Mongolia гээд оюутлогоо дээр төсөл газрын гүний нэвтрэлтийн төсөл хэрэгжүүлдэг компани байгаа. За энэ 7 хоногт бид нэр баруун бүсийн аймагуудаар сонгон шалгаруулалт хийгээ явж байгаа. Баян-Улгийн аймагаас эхэлсэн. Өнөөдөр бид нар Ховд аймагт ажиллаж байна. Ажил горилж байгаа ажилтнуудад бид нэр оюутлогын талаар ерөөхдөө ямар төсөл байдаг талаар танилцуулга өгөхөөс гадна яг одоо сул байгаа орон тоонууд дээр ямар ажил хийдэг вэ тэр хүмүүстэй өдөр тутамдаа ямар төрлийн ажил өөрөө хийж гүйцэтгэдэг вэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд за тэгээд сонирхож байгаа ажил горилагч нартай тухайн үед нь шууд одоо ажлын ярилцлага хийгээд ингээд ажиллаж байгаамаа. Тэгээд дараа нь бид нэр ерөөхдөө өнөөдөр ирж амжаагүй ч гэдэг юм уу Ховд аймгийн залуусд мэдээж хэрэг одоо технологи одоо нээлттэй болчихсон энэ цаг үед манай компани вебсайтаар ороод онлайнаар анкета бөглөөд онлайнаар ярилцлага хийгээд сонгон шалгаруулалт орох боломжтой гэсэн мэдээллийг бас өгөөд явж байгаамаа. Өнөөдрийн хувьд ер нь танай компани зүгээс Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчлэлийн газар дээр ажиллаж байна. Ер нь орон нутагт ажиллах хугацаа нэг аймаг дээр хэдэн хоног ажиллах? Нэг яг уу энэ удаагийн аялал маань аль болох бид нар олон хүнийг хамруулад бэлтгэл ажлаа нэлээд төрүүлээд хийчихсэн 2-3-7 хоногийн өмнө хийчихсэн байгаа учраас цуглах одоо зүйлсүүдээ бүгднийг хийчихсэн. Тэгээд богино хугацаанд буюу 1-2 өдрөөр ингээд явж байгаа. За дараа нь бид нэр бас сонгон шалгаруулалтаа ингээд үргэлжлүүлээд бусад аймагуудаар ингээд үргэлжлүүлээд явах хүсэл сонирхол бол байгаа. Ажлын хүчний тухайд орон нутгаас ер нь ямар хүмүүсийн голдоод ажлын байранд зуршлах боломжтой юм, ажил авах боломжтой сонгон шалгаруулалт гэдэг ярьлаа. Яг ямар ажлын байран дээр сонгон шалгаруулах? Одоогийн байдлаар GCR Mongolia компани дээр сул байгаа орон тоонууд гэх юм бол уурхайчин оператор, за тэгээд босон амны оосорлагч тохиочин гэсэн энэ албан тушаалууд бол сул байгаа. Энэ албан тушаалууд дээр бид нэр боломжит ажил горилагч нарыг сонгон шалгаруулад за бас бүр одоо бүх ур чадвар нь заавал байх ёстой гэж шаардахгүй уян хатан одоо бусад төрлийн сургалтуудад бид нар хэрхэн хамрагдаад яаж ажиллах боломжтой вэ гэдэг зөвлөгөө өгөөд ингээд ажиллаад явж байгаамаа. Мэдээлэл ер нь ямар суугаар яаж одоо энэ иргэдэд хүргэх? Яг бид нар бол аль болох нөгөө орон нутгийн хүмүүс маань илүү хөдөлмөр халамжтай энэ одоо байгууллагууд дээр мэдээлэл илүү авж байгаа. За вебсайт болоод пэйжүүдтэй энэ газруудаас илүү авж байгаа гэж одоо таамаглалтай байгаа учраас энэ одоо хөдөлмөр халамжийнхантайгаа илүү тулж ажилласан юм л да. Гэхдээ бид нар бас нөгөө орон нутгийн янз бүрийн одоо бас сувг ашиглаад зар тавиулах ч гэдэг юм уу, зар явуулах янз бүрийн сувгууд бол ашигласан. Гэхдээ нөгөө зарим хүмүүст хүрээгүй байж магадгүй тэр тохиолдолд бол санаа зовох хэрэггүй бид нартэй одоо утсаар холбогдоод мэдээллүүд халамжаараа янз бүрийн мэдээллүүдийг янз бүрийн сувгаар бол авч болно. Тэр бол чөлөөтэй нээлттэй байгаа. За орон нутгийн мэдээж хэрэг эндээс одоо үүсэл гаралтай орон нутгийн залуус хотод байгаад бас ажил горлож байгаа хүмүүс байх юм бол манай офис бол Улаанбаатар хотод байрладаг. Удирдлагын академийн хойдол байрладаг байгаа манай офис дээр ирээд бичилж мэдээлэл авч болно. Эсвэл вебсайтаар ороод дэлгэрэнгүй мэдээллүүд авч болно. Орон нутагт мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг. Тэгэхээр яг энэ коллежид суралцж байгаа оюутан залууст ер нь ямар мэдээлэл хүрэхийг зорж байна? Коллежийн оюутнуудад болохоор бид нар яг төгсөх курсын буюу дадлагт гарчихсан оюутнуудад мэдээлэл өгнө гэдэг маань тэр хүмүүс одоо практик онлоор ингээд сураад за практик бага хэмжээний практик хийгээд төгсөхөд бэлэн болчихсон байгаа хүүхдүүд учраас бид нар бас энийг айгүй олзуурах гэж байна л да. Зөвхөн оюутлогоо дээр ажиллах, төсөл дээр ажиллах ажлын орон тоон дээр гэлтгүүгээр манай яг бусад толгой компани болоод бусад компаниудад маш олон одоо орон тоонууд байдаг. Тэр одоо ажлын байруудыг бас зуучилж одоо санал болгох ямар одоо боломжууд байдгийг оюутан залууст мэдээлэл өгөх энэ зорилгоор ажиллаж байна. Тэгээд бусад одоо доод курсын дүүнер ч гэсэн одоо мэдээлэл тэр хүмүүсээс аваад ингээд дараагийн гүүр болох болов уу гэж бид нар найдаж байгаа.